За сайн байцгаана уу. За хөрлөн өнөөдөр бол Европын холбооны Чех улстай явж байна. За Чех улсад бол машины үйлдвэр Шкода гэдэг үйлдвэр байдаг. За өнөөдөр би тэр чинээс орж очихаар Шкодагийн гадаа Кавасани гэдэг машины үйлдвэрийн гадаа ирж байна. За тэгээд өнөөдрийнхээ болгохтой хоёр хамтаагаарай. За тэгээд Чех улсад Чех улсын ерөнхийдөө ганц авч явж байгаа бас тулгуур үйлдвэр юм уу да? Машины үйлдвэр. За одоо энэ ороход бол үжээс карт авнаа. За ард бүртгүүлээд. За тэгээ бичгээр нь таваад ард бүртгүүлэхээр орлоо. За машин дотроод. Супер. За энэ талд нэг манай нэг компани машинээ зогссон байна. За өнөөдөр энэ чинь бол 8 машин ачин Шкодагийн үйлдвэрээс. За ачаалтаа бол ерөөдөө Герман улс руу явна. За Герман улсын чинь бол ерөөдөө за нэг 600 км ерөөдөө байна. Тэгээд дугууны яра. Дугууны парк. Добрый день. Person Дин. Авто. Дякую. Ацклаа. За ингээ бүртгүүлээж яваад шаш явнаа. Яа гадаас хөтөн байх шүү. Одоо чинь баг 5 градус. 5 градус мараас доллар нь даардаг болсон байх шүү. Одоо Монгол яг бол одоо өлдөчих байх гэж бодож байна. Монголд л хөтөн байгаа сорог байсан. За энэ дээр зарч раасаа. За энэ автомат машин Европ болны машинууд их автомат байгаа. Гэл карта. За ингээл орондоо. За энэ цаанаас карт өгдөг. Картаар нь хаалганд уншуулаад орондоо. За тэгээ Чех улсын Шкодагийн автомашины үйлдвэрлэл бол бүгд хамтдаа нэвтрэх гэж байна. Яа ингээд ихний шатыг болоод даваад гараад ирлээ. За одоо машинууд бол энэ өрөөтэй байна дөө. За К61 гэсэн евро орж бол яг машин ямар машин ачихаа гэдгийг бол энэ чинээс бүртгэлээ хэлэгдэг байгаа. Одоо ийшээ орондоо. За зай байна уу? Энд чи бас ооч хэрэгтэй. За энэ нааны зай байна. За энэ бол өнөөдөр л ер нь оочродраал ер нь багтаа байна. Тэгэхгүй бол эн чинь бас дүүрцэн байдаг байхгүй юу? Шүбэ. Шкодагийн Кавасана энэ бол ерөөхдөө нэг дандаа том жип начдаг бас Шкодагийн бас Маладабл Слов гэдэг бас хотод бол надад жижиг хэрэгнүүд үйлдвэрлэдэг. Энд дээр голцоо дандаа том тэрэгнүүдийг ерөөхдөө үйлдвэрлэдэг юм газар байна. За ямар гэсэн машинуудыг шалгачлаа. За энэ машин ачихтаа заавал энэ тикет буюу энэ юуг авдаг. Одоо энэ машины арлын дугаартай баркод гэж энийг бол бүх машинуудаа авч орж буцалтаа бичгээр дэ авдаг. За өнөөдрийн ачаалт бол Шкода буюу Кадиак гэдэг машинуудыг ачих нь байна. За ингээд шилдвэрлэж ирсэн. За одоо ингээд машин ачих гэж байна. За одоо энэ дээр 528 гэсэн паркн дээр бол ердөөсөө машинууд нь парклаатай байгаа. Одоо 514. За ингээд Шкодагийн машинууд иймэрхүү машинууд байна да. Өдөр ажил. Гадаа ер нь тэнгэр мөрх ойрын Чех улс ер нь ерөөхдөө тэнгэр хангаал байнгын бүрзгэр байдалтай байна. Тэнгэр хангаа нэг Монголоор өөдлөхгүй гэдэг шиг л стан өөдлөхгүй юм да. За 28 528 хөбө Кракадиак. За одоо би бол хамгийн ихтэй 2 томын олж ачин. За энэ ч одоо за энэ штэ Кадиак гэдэг чараа Крагийг бол арай том. За одоо ингэ шалганда налахын нүс шиг
Гялтгар хар машин байна да. За ингээ бүрэн шалгана. Ирэхэд энэ за шинэ машинд ер нь гайгүй дээ. Ер нь голцоо ободуудаа сайн шалгахгүй бол обод зохицсон бол даатгалгүй ер нь өөрөө төлбөр тооцоонд ордог болохоор сайн шалгах хэрэгтэй гэж. Зяа ингээд. Гэтэл машин руу орлоо да. За нэг өдөрөөсөө гараад хэдэн километр явсан юм шиг бэ энэ ч. Бараг 10 километртэй юм шүү. Энэ бүр 10 километртэй юм шүү. Аа? Ордоо 0 километртэй аггүй юм. За тэгээд юм ирэх. Ер нь шалгалтын юунд гэж орсон байдаг л та. Эдгээр машинууд нь. За ингээд. Тонголог саарлын нуруунд дээр гарах цаг нь болжээ гэж. За 3-ыг нь бол гараад тавьчихсан байгаа. Дөрөвдөх нь. За сандлаа дэвшлүүлчихье. Сандлаа дэвшлүүлээд авна. За уртлын хамраа шаачхад. Иймэрхүү байдлаар явна да. За энэ хочиж гэхгүй бол цаадлынх нь өргөн машин болохоор цааталтаа бас гол ободо зөх магадлал өндөртэй. Ер нь нүдэнд харагдах байдал руугаа ерөөдөө сайн шахаа явчихнаа. Эхий. За ингээд бариллаа. За паркн дээр тавиад. Хөөе. Цонхаагаад машин онтраагаад. За ингээд атлын байдалд орно да. За. Тэтгэл дөрвөн машин бол гаргаад очичлаа. За энэ дээр бол анхаарах зүйл бол энэ сүүл 2 дахь машиныг бол дугууг нь бол янзын суулгаж гисэн байх хэвээр. Тэгвэл энэ баг илэг наалтчихгүй яа. Үгүй баг илгээр наалтсан юм шүү дээ. Ингээд суулгахгүй бол энэ өндөр болж таарнаа. Баг л илгээр наалтчих болсон бай. Дээдлийн бас л нэлээд суулгасан байна да. За ингээл одоо дараагийнх нь машинаа чинь. За дөрвөн машин гаргаа авчихлаа. За дараагийнхаа машинд явна. За нэг гаргаад тавьчих. За дараагийнхаа машинд явсаа. За хүмүүс бас их асууж байна те. Европын улмын улсад жолооч олмоор байна гэж. За ерөөдөө ажлын нэр нь гайгүй өстэй хэцүү юу гэж асууж байна. Машин ашиглаханд ормоор. За ерөөдөө Монголд ирж байгаа хүмүүс анхааруул хэлэхэд за шууд эренгүүтээ машин ашиглаханд орохгүй. Яагаад гэвэл машин ашиглахаар манай компани бол 6 сараас дээш Европын холбооны усад явсан туршлагатай жолооч гэж хэлж байгаа. Эренгүүтээ өөр компанид ажиллаж байгаад 6 сар болоод тэгээ машин ашиглахаар орж болно. Яагаад гэх юм бол замаа мэддэг болчихно, ажлаа мэддэг болчихно, GPS-ээ бас ажлуулаа сурчихна. Тэгээч шууд машин ашиглахаар орохоор ачаалаа ажлаа мэдхгүй. За дээр нь нэг GPS мэдхгүй машины эвдлэх магадлал өндөртэй. Жолооч компанийга өрөнд оруулна. Жолооч өөрөө ч бас өрөнд орно. Иймэрхүү магадлалууд их гардаг. Тэгэхээр ихний ээлжинд өөр компаниар балаах ч юм уу те. Балаахт бардагтай машин, хөргөчтэй машинаар ирээд 6 сар болсныхаа дараа машин ашиглахаар орох их зүгээрээ гэж миний одоохоор 4-5 жилийн туршлагаар бол тэрэн дээр юм санагдаж байна. Би бол ирээд хөргөчний машин, хөргөчтэй компанид бол жил ажиллаж байгаа машин ашиглахаар орсон. За ингээд дараагийн хальт орё.
За ингэ. Ажилт. Ер нь дуусах тийш хандж байна. За одоо толгойдоо татчих гээд. Дуусах шүү дээ. За нэг бол манайх бол энийг чаг гэж ярьдаг те. Энийг бол нэг чих кута гэдэг юм. Кута гэх нь орс хэлтэй. Их төстэй. Хачаална. За нэг болж байна. Яа ингээд энэ ажилт ингээд дууслаа энэ ажил. За уртынх нь бол 4-7 метртэй. За энэ болохоор бас 4-7. Голынх нь бол 4-10 таа болж байна. За ингээд өнөөдөр ажилт нэг иймэрхүү таарж байна. Одоо герман улс зөв хөдлөгч байна. За ингээд Кавасаныгийн Чехийн машины үйлдвэрээс ингээд нэмэш ачаад ингээд хитэн шир зам гарлаа да. За ажиллаа дууслаа. За бичгээр өнтөдөө бүгдийг авчлаа. Ороод энэ чинь хамгаа дарнаа. Гарахтаа нэг цаасыг өгнө. За тэгээ Кавасаныгийн нэг блог нэг иймэрхүү амзааны өнгөрч байна. За та бүхэн манаас дэмжиж subscribe дараад өгөөрэй. Та бүхэндээ маш их баярлалаа. Намайг дэмждэг.